Стивен Ковигийн дэлхийд алдартай хүүхний манлайллын өр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал номын үндсэн агуулга дээр тулгуурлан бичигдсэн. Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал оюутны сурах хүчгийг Франклин Кови Монголиа байгууллага албан ёсны эрхтэйгээр Монгол уншигчдын гар дээр хүргэж байна. Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал сурах хүчиг нь оюутнуудад зориулсан манлайллын сурах хүчиг өгөөд тэдэнд их сургуульд төдийгүй амьдралдаа амжилт гаргахад туслах гарын авлага болж байгаа юм. Тус гарын авлага номын нээлт боловсрол соёл шинжилгээний яамн дээр ихтэй сургууль, коллежийн удирдлага захирлууд болон боловсролын салбарын ажилтнуудын хүрээнд болсон юм а. Учир нь номыг дагаад олон бүтээлч ажлууд хийгдэх бөгөөд хөдөө аж ахуйн их сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулиуд тус номын хөтөлбөрийг сургуультай хэрэгжүүлэх болсноо ихтэй сургуулийн удирдлага болон боловсрол соёл шинжилгээ ухааны яамны мэргэжилтнүүдэд дуулгасан юм а. Одоо Франклин Кови компани зүгээс Бацаахан даргын зүгээс бид бүхний хүсэн хүлээж байгаа тэр зүйл юу вэ гэхээр дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг өнөөдрөөс бид нэр хэлж бүтээе. Дэлхийд өрсөлдөх Монгол хүний хамгийн чухал зүйл бол хувь хүний хөгжил юм а. Техник технологиг ашиглаж сурах, мөнгийг зөв захиран зурцуулж сурах. Мөн дээрэс нь өнөөдрөөс эхлээд хувь хүний дотоод мөн чанар, зөв хүн байх тэрхүү зарчмууд, үнэт зүйлстэй оюутан байх, үнэт зүйлсээ төгшөлт байх. Зүгээр нэг оюутан байжгаад төгсөөд ажлын байран дээр гараад бүх зүйлийг шинээр хэлж сурах биш. Ажлын байран дээр гарахад ажиллахад бэлэн хүн болох тухай байж байгаа. Олон мянган хүний амьдралыг өөрчилж, амжилтын түлхүүр болсон 7 дадал нь дэлхийн манлайлагч нарт хэрэгтэй зүйл юм бол яагаад ирээдүйн манлайлагч болох оюутнуудад хэрэг болж болохгүй гэж бодсноор Шон Кови энэхүү бүтээлээ боловсролын салбарын нэр хүндтэй 8 зөвлөх багшийн хамтаар оюутнуудад зориулан гаргасан байна. Зохиолч өөрийн бүтээлээ их сургуульд амжилт гаргах томьёо хэмээн тодорхойлжээ. Өндөр бүтээмжтэй оюутнуудад дараах нийтлэг шин чанарууд байдаг байна. Үүнд хүсэл тэмүүлэл, суралцах ур чадвар, өндөр бүтээмжтэй амьдрах чадвар байдаг байна. Тухайн оюутан магадгүй хичээлдээ сайн байлаач бусадтай нийлэмж мөн санхүүгээ зохицуулж чаддаггүй, бие барьж чаддаггүй байж болох бөгөөд тэд хичнээн толгой сайтай байж болохч найз нөхөдтэй болдоггүй, нэг ажил дээр удаан тогтдоггүй хүмүүс болдог байна. Бодит байдал дээр ажил олгогчид амьдрах чадвар илүү сайн хүнийг ажилд авах сонирхолтой байдаг. Олонх ажил олгогчид шинэ ажилтан сургаж авахаас татгалздаггүй боловч тухайн ажилтан амьдрах чадварт сурахаас татгалздаг юм. Тэгвэл 7 дадал номонд мэдээжийн зүйл олон байгаа юм шиг санагдаж магадгүй ч зарим талаараа энэ үнэн. Гэхдээ мэдээжийн зүйлүүд хизээж байнгын хэрэглээ байдаггүй бөгөөд бид одоо байгаагаасаа илүү байж чадна гэдгээ энэ номыг уншсанараа оюутнууд маань мэдэж авах юм. Оюутан та 7 дадлыг мөрдснөөр ирээдүйн амьдрал дохиох хамгийн том сорилтуудынхаа өмнө нүүр бардам өөртөө итгэлтэй зогсож чадах үнэт зүйлсийг олж авч чадах юм а.